та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За нөгөө памбагтайгаа нийлээд битээр одоо ингээд энэ ч үлээ хоёлаа ч хэдэд явчлаа. Тэр өвд яг ингэж яг явжсэн бол одоо 100 явж байна. Тэндээс хойш явлаа. Хоёрч холдоод явах. Хол яв. Ойрхон бол явсан. Алдаран шаргал та элсэн манхан шүтэнтэй. За нэг юм нутаг ус, ийм дуутай нутаг руу явж байна. Тэгээд энд нэг багийн баяр наадам болох юм аа. Тэрнийг нь очиж медиагийн авсан байгаа. Тэгээд тийшээ явж байна. За ингээс ямарчсан. Одоо бид тээр уламжлал ёсоор өргөгийн хажуугаар явж байна. Боломж гараад дээр ер нь нааш ирэхтэй шидэд явах болох. Бодож байгаа шүү дээ. Бодсон шүү. Тийм зүйлийг бол сайн бодож байна. Титаникийн дуу явж байна. Титаникийн дуу цаана явж уцааж байна. Шинэ бүтээн байгуулалт. Энэ замаар ч анхудаа явж үзэж байгаа юм байна шүү дээ. Хинэнгээр үү? Тэ. За ингээд шинэ замаар явж үзэж байна. Нэр энэ гоё зам биш үү? Амар одоо төгжрөлтөд өстой үнээр нөлөө үзүүлэхээр зам надад санагдаад байгаа. Ийм 3 игнэ те. Сумтай 2 талаа 3 игнэ 6 орсолтой. Тийм тий. Одоо нөгөө зөвхөн урдуур явдаг гэсэн мэт тий. Хадаас гарах орооллын хойдлын зам, төв зам хоёр дээр амар ачаал авдаг гэсэн бол одоо шууд баруун тийш явж байгаа хүн баруун талаас орж ирж байгаа хүмүүс энэгээр орж гараад явж байгаа чинь амар бурж явах. Тийм байна тий. Одоо ч ойлоо ингээд Москва орооллын урдуур ингээд тэнд ингээд нарийн зам дээр гэрэл дохион дээр зогсоол тий. Энд гэрэл дохио байна уу? Гэрэл дохиож байхгүй юм шүү тий. Бараг хурдны зам юм шүү. Ер нь бол тэгээд биднээстэй бол нэг. Юу энэ ч одоо баг ингээд содоор болоор гараад ирж байгаа тийм. Оо зөө. За ингээд битээр явж байгаа ерөнхийдөө яаж байгаа лээ чи нэг яриач шүү. Мань сайн ойлгохгүй байгаа. За одоо биднээс ер нь битээр очих газрыг та хэд мэдчихэж байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд арангагаар бол яалчгүй дайр. Тийм учраас арангаа зааж ирч. Арангаар очихын тулд лөнгөөс ингээд 2 замаар очиж болж байгаа байхгүй юу? За урдлаараа Эрдэнэ санд за тэгээд элсэн тасаргаа гээд наачаа дараад хар хорон гээд ингээ арангаар ингээд тойрж явж байгаа. Бид хоёрын явж байгаа энэ маршрут болохоор Өгийн нуурын зам. За Дашин жилэн. За тэгээд Бацангилээс цаашаа за нэг 9-д 30-40 км газар шороогоор яваад тэгээд ерөнхийдөө шууд хойгуур нь хатгаад чин мянганы замаараа хатгаад тэгээд арангаа төв орох гэж байгаа байхгүй. Энэ бол ер нь бол зам төт арай хамаагүй наагур төтлөөр гэсэн үг л дээ. Энэ манай найз аялал явахаар зөвхөн энэ бодоод хэл өмсдөг. Яг энэ төд явж байгаа юм бол бид хоёр хол явж байна л гэсэн үг шүү. Юу за? Энэ ногоон бодоод. Энэ бол зүгээр аяллаа бодол. Энэ бодолтой явах юм бол бид хоёр маш хол явж байна гэсэн үг шүү. Тэр нь бол бодолтойр нь ойлгож байгаараа. Энэ бодолтыг одоо манай ээж гэж баг хийдвэ 5 жилийн өмнө 6 жилийн өмнө авч өгчсэн бодолт. Одоо энэ бодолт нэг гол нь муудадагчгүй юм. Угаах тус мөнгө оруулсан хандаад байдаг тийм байна. Надад одоо нэг ягаан нэг ногоон байгаа. Тэгээд тэрийг одоо ийш тийш гадаа дотоод хөдөө гадаа ер нь өмсөөгөө газар байхгүй. Памбгийнхаа сонгосон замаар явж байна. Яг нөгөө нэг эсрэг замын хөдөлгөөн гайгүй баг уу те энэгээр яв. Хамаагүй баг байлгүй. Хамаагүй баг те. Ер нь бол маш баг. Одоо ер нь бол хөндлөн замууд аягүй орж ирж байгаа. Булганаасаа урагшаанаа энэ зам руу ингээд нийлж байгаа зам орж ирсэн байна. Тэгэхээр ийшээ Эрдэнэт рүү явж байгаа хүмүүс, Булган руу явж байгаа хүмүүс, Хөвсгөл явж байгаа хүмүүс ер нь бол Мерс рэнгээр явна. Тэгтээ бол манай загасчдын хувьд бол энэ бол үндсэн Өгийн нуур руу явдаг зам. Хоёлаа буцаж ирэхдээ Өгийн нуур орч байгаа юм шиг. Битээр буцаж ирэхэд тардаа маш олон сонголтууд байгаа заа. Хоёлаа нэг жоохон загасчлалтын зав гаргаад ирэх юм бол битээр Идрийн гол байна. Тэрхийн гол байна, Суман гол байна. За Тамирын гол байна. За тэгээд энэ голууд гол нь үер бас багтаа байх юм бол битээрт бол Бэлгийн гол байгаа юм уу? Бэлгийн гол ба. Бэлгийн гол байгаа шүү дээ. Тэгэхээр загасгүй. Тэр чинь нөгөө өндөр улааны наан шүү бэлгийн гол гэдэг. Цахирт уу? Цахирын наан өндөр улааны талтай байдаг да. Тэгээд Өгийн нуур бол байна. За тэгээ ер нь бол загасчлаад ингээд ухтай завтай явах юм бол битээрт бол голын сонголт бол маш их байгаа. Тэгээ гол нь битээр тийм зав бол бас жоохон таарвал да. Тэгтээ бол загасчлаа. Загасны мах бол идэн. Тэгээ зүгээр загас бариад нэг хончмоор юм шүү. Бас байж болно те. Гол нь хоёлаа эхлээд эхний удаадаа зорсон газараа очиод гоё ажиллаа хийчихье. Тэгээд
ажлаа хийгээд наашаа явхад бол яг бит хоёрын тал шүү дээ. Одоо хоёул яах вэ? Хонох уу? Эсвэл яах вэ гэдэг чинь бит хоёрын асуудал байхгүй юу? Эхлээ эхний удаад хоёул очиж сайхан ажиллаа хийчихэд тэгэл хүнийхээ юм сайхан зургийг авъя. Манай Бамбгийн хэлж байгаагаар бол ажиллаа дуусгачаад хаанч загасчилж болно. Тийм сонголтууд. За энэ хүн бол одоо гол ус мус бүгднийг бараадаа сайхан яатсан бүгдийг сайхан мэдж байгаа учраас сонголтыг ер нь би хийнэ. Би ер нь хийнэ. Загасчлах сувг гэдэг влог YouTube сувг контент хийдэг залуу байгаа. Тэгээд хамгийн сүүлийн манай найз аялалж Хэрлэн голын ихээс Хинтээ аймгийн төв хүртэл явганаар голоо дагаад загас бариад тэгээд майханд хонж өнжөөд тэгээд явсан хүмүүс ингэж бодоод байлаа. Миний ойлгож байгаагаар ингээ хүмүүс ингээд хэлэхэд тэгээд хүн ч одоо 300 км гүйж гин ингээд явж л ядэн штэ алхаж л ядэн штэ тэр ч одоо нэг гайхаад ах юу байна гэж бас хүмүүс ярьж илээ. Тэгсэн чи одоо би хүмүүст явахдаа найзаагаа бас хамгаалж байгаа юм. Хамгаалж байгаа. Нэг болохоор яхан юм буруу ойлголтуудын жоохон засч өгж байгаа. Ягаад тэгэхээр хамгийн ойлгомжтой зүйл ийм л юм байгаа. Одоо за яг нэг хүн ингээ сайн нэг залууг өгөөдсөн шүү дээ. Яг тэрнтэй харьцуулаад хүмүүс бодоод ах шиг бол яг та хоёрын аялж яг зэрэг явсан шүү дээ. Тэгэнгүүт энэ манай энэ Бамбгийн хатлахаар гол нь ингээд 30 орчим килограмм зүн хөтэй байсан тийм. Тий, ер нь бол эхэлж гарахад Багнуур хүртэл явхад бараг 30 кг байсан. Тэгээ нөгөө бороо усанд орчгоор ч бүх юм бүр илүү хүнд болчихлоо л да. Тэгэнгүүт одоо ингээд энэ үний алхалтын онцлог нь бол ер нь явган алхалтын онцлог бол зүгээр нөгөө өөрийнхөө идэж уух, ховц хоноор, майхан сав, хүнжил, ор хүнжил гэдэг ер нь бүх юма нэг цүнхэнд хийгээд тэрийгээ ингээд үүрээд явдаг нь тийм онцлогтой байгаа юм л да. Би одоо яг тэгж явж үзээгүй л дээ. Яг миний энэ яг алхасаа яг зориг болд юм уу? Хүмүүс чи яах гэж алхаад байгаа? Чичүүд юу хээ ингэ алхаад байгаа гэж зөндөө хүмүүс надаас асуужчихсан байхгүй юу? Тэгээ миний энэ зориг болохоор уул нь гол үерлээгүй байсан бол шүү заяа. Яг намайг аяллаа эхлүүлэхэд гол үерлэлцээ. Хэрлэн гол үерлэлцээ. За үерлээгүй байсан бол Хэрлэн гол маань өөрөө ингээ маш урт уусдаг гол учраас загасны аягүй олон төрөлтэй байхгүй. Тэгээд Хэрлэн баян уулнаас доошоо бүр өнгөнд хувираад тэгээд загас нь бүр хоёр хуваагдаж муваагдаад аягүй тийм өвөрмөц гол байхгүй. Тэгээ энэ болгоныг ингээ хүмүүстэйгээ үзүүлчихье гэж бодоод ямар загас гардгийг, за тэнгэг устаа ямар загас гардгийг, бүлээ устаа ямар загас гардгийг тэргээд төрлүүдийг үзүүлээд хаана өнгө нь яаж ингэж хувирж ийн гэдэг аягүй гоё юм бодолтой ууланд гарсан. За тэгээд яалчгүй дандаа үертэй ус таарсаар байгаад аяллаа дуусгасан л да. Гэтэ яах вэ? Ямар ч дуусгасан, эхэлсэн дуусгасан. Тэгэл болоо. За нэг манай найз хамгийн сүүлийн аялал нь нэг ийм төрлийн одоо чи үлээ явга аялал. Гадаадаараа юу гэдэг? Хайкинг. Ямар ч аялал нь бол дууссан. Контент нь YouTube-д цогтоо ороод дууссан байгаа маа. За ийм сайхан аялал хийгээ дуусгасан найздаа баяр хүргэе. Мянганы зам чинь одоо яг энэ шүүтэй. Яг ингэж эхэлж исэн гэж ярьд юм байлээ шүү дээ. За тэгээд нөгөө Бацангилийн наадлалд Өгийн нуурын орхон голдоо тулаагаад ерөнхийдөө зогсоодсон байсан. Тэгээд нодлонгоос эхлээд цаашаа Бацангил руу гүүрээ татаад Бацангил сум руугаа ерөнхийдөө орцсон. Зам нь маш гоё замтайгаа. Одоо хэдүүлээ Бацангилийн зам дээр очиод эргээд уулзъя. Аюу гоё замаар явна. За ер нь бол энэ Монголд энэ анх энэ мянганы замыг чи хизээ тавилаа. Бараг 2000 Их хоёр ерөнхийлөгчийн санаачлагаар энэ босоо ба хэвтэй тэнхлэгээр ингэж мянганы зам гэж энэ зүйлийг зориглож ийм төслийг хөдөлгөж хийсэн нь одоо ерөнхийдөө монголчуудын одоо энэ заахан 100-ны дэлгэр цагтаа хөндлөн голд нэвт шовт аялахад маш том түлхэж үзүүлдэг маш чухал зам болсон гэж бас боддгоо. Гэтэ яг юм гоё хөдөөний үнэр биш юм жоохон шарилж үнэртэй байх юм. Шарилж чинь ер нь тэгж чаад ер нь хөрсний газрын доройтол юм байлээ. Ингээ өндрөөс харахаар ингээ яг өндрөөс ч гэж ингээ харахаар ногоон мөртлөө ингээ яг ямар ногоон үсэ ингээ очиод ингээ харахаар яалч юм шарилж байгаа даа. Нөгөө одоо хүмүүсийн яг харшлуудлага гэдэг. За нэг муухай том голог үг гараад ирэх үедээ би ч одоо айн штэ эндээс чам.
За замаа асууч уу. Бараж ирж шүү дээ. Хишиг. Арэг шогэн эснэ. Али мусгүй дозон өснөө. За нэг юм сайхан хуртай, нартай, дуутай, хууртай, айрагтай ингээ сайхан шар айрагтай юу. аялал маань үргэлжлэж байна. Түрүүнд би хэлчихсэн. Одоо энэ Бацангал сум руу шинэ засмал зам тавигдсан. Одоо энэ олон голдгоор юм бол бүрт авсан. За одоо тэрэн дээрээ л ирж ин да. Одоо энэ шинэ нэг 50 байна уу 60 явцаа яваад Бацангал руу орчих чинь. Энэ тэр дээшээ болохоор орхон тамирын бэлчээр байгаа. Одоо тамирын гол орхон гол руу орж ирээд уулздаг гэсэн. Энэ орхон голч шүү дээ нэрээ. Аллаанаараа эргэж ах ч юу. Үстэй шүү. Наа. Зэрэг нь өвсөд орцсон биш. Тэр одоо урд ерөөдөө харж байвал өгийн нур сумдалаа. За ямар ч битээр нэг замаасаа хотонтын айрыг олж очих тийм үүрэг даалгавартай явж байгаа. Тийм болохоор одоо ямар ч юм энэ замаараа ингэ яваадах юм бол шууд ар хангаа орох юм байна. Цэцэрлэг орох юм байна. Тийм учраас замаа өөрчлөөд хотонтын айрыг олж авах те. Тэгээ ер нь уусаа дараад зам руугаа хотын тал руугаа дараад орно гэсэн. За хотон тал руугаа дарах юм биш үү. За тэгээд нэг айрыг очиж авах юм байна. Цай байна уу? Цай явж гинэ. Өшин аймгийн төв рүү яаж явах юм бэ? Гүүрээ гарах уу? За. За байхгүй энэ хүн төөрсөн. Шаал буруу замаар явсан. Замд маань нэг цагаан бүрүүстэй нэг бүсгүй таарж байж замаа асуугаад одоо ингээд бид эдийг замд маань оруулж өгөх гээд ингээд дагуулаа явж ийм сайхан сэтгэлтэй энэ хангаачууд нэрээс та мундаг шүү та нар. Чи баярлалаа гэж хэл. Баярлаа. Шин зам туршиж үзье гэж яваад төрсөө. Одоо олчноо. Төрсөө. Буруу замаар явсан. Будад хийсэн. Энэ дэр угаасаа гэж. Уг нь бол хөөрхийн мэп тавьчихсан байна. Ёо. Гэсэн чинь тэрнийгээ дагуу яваагүй буруу явсан байна. За ингээ ямар ч гэсэн төөрж будалж явсны эцэстэг ямар ч гэсэн Бацангал сумын дундор орох ёстойгоо мэдээд буцаад төрөөд ирлээ. Архангай аймгийн Бацангал суманд ирж үзээгүй ямар ч гэсэн ирээд үзээд ирж үзлээ явж байна. За ерөнхийдөө бол энэ сургууль мургуул төрийн байгууллага бол уурын зуухаар халаалтыг шийддэг юм шиг байна. Энэ талаас айгүй зүрхэн мод тарьсан юм шүү дээ. Одоо ингээ гүүрээ гараад тэгээ засмал баг болоо. Юу юм шүү дээ. Нэрээсээ сайхан мод тарьсан юм байна. Модыг бол жимбэтэл тарьсан шүү дээ. Болж шүү дээ энэ. Ингээ тарих хэрэгтэй баг. За энд нэг гүүр байна да. За энд гүүрэн дээр юм зогсдохгүй юм да. Манай Арангаан мотоциклчид бол зогсцсон байна. Йоо над машин салгалаа. Даллж байна өөр наа гэсэн. Дуудаж байна чамаа. Сайн байна. Арангаан хаана байна? Төөрөө яваад шүү дээ. Яа чи орхон ус уурна. Ямар хүн болох вэ? Хаана вэ? Заавал гэж дуудаад ирсэн. Үүрээ удаж. Уурдалтаас чи. Зам юу авах гэж юм уу? Яг хувь амьтанд төхөөлөл өгч ил та. Манай зүлээч маань хүнийг авна инэ. Зулаач маань хүнийг авна инэ. Дуртаны зам гаргаад Дуртан завхад явдаг зам гэж байх юм. Долмагийн руу шөнөөр давхсаар байгаа. Долмагийн руу явдаг зам ш наачаа. За ингээд цэцэрлэгний хүүхэд боллоо. Шууд сөөж аваад очих уу? За яах юм. Би боолны юм уу чи? Энэ нааш.
замаараа бас нэг дахиад маханы мах нэг догбуги могбуги гээд бас нэг боссын тушаал. Цул мах зарим цээж мах байхгүй юу? Цул мах. Чи яг үнэхээр миний хэлж байгаа чи доор нь үнэхээр чи блогд оруулж чадвал за одоо комент жигч доор нь бичиж байгаа хүмүүсийг хар заяа. Дахианы цээж мах тийм үү? Дахианы цул мах гэдэг чи хоёр өөр юм байгаа. Ойлгож байна. За үнэхээр Өднөөч чинь цээж мах чи харсан уу чи цувын цул мах байгаа зү. харуул та юм. Цувын цул мах. Бүрээ харуул та гэж. Дахианы хэрвээ чи дахианы мах гуй бол дахианы гуйг нэстэй угаасаа. Цээжний булчин гуйны мах хоёр ч өөртөө өгч байгаа. Цээж чи ямар ч яс байдаг байхгүй юу? Тэгэхээр чин цул мах. Гуй болвол ястаа учраас гуйны мөч. Гуй. Цээж чин яс байхгүй шүү. Би ч нөгөө дахиад Дахиад мэдэхгүй л дээ чи. чи дахиад дээр баг судалгаа шатсан шүү. Ямар төрлийн судалгаа хийсэн ч та би мэдэхгүй байна. Тэр судалгаа хийсэн юм шиг байна. Хэрвээ яг ингээ яг өдөрт Ариунбаатар Аараа дээр яг тоглох таарж исэн бол шууд Аараа үзчихээд явахгүй юу? Чи юу хийгээд хаагур яваад айлахгүй юм шүү дээ. Гарах гал явж шүү дээ. Юу энэ нэмдэж байгаа төөрөд байгаа шүү. Гарах гал Inni хүүгийн онож үсэн дэлхийгээ та бид хоёр ингэсэн баггүй юу? би битээр тэгээгүй нааж авч байгаа. Замаасаа 80 литр айраг аав. Тэр нь дэхтэй 5 литрийн савтай айраг. 2.5 ч магадгүй шүү дээ. Сав тий. 5. Тэгэнгүүт бид хоёр 80 литр айраг авахын тулд хэдэн савтай болох вэ гэдэг дээр нэлээд хэсэг бодлоо. Тэр 5 литрийн сав байдаг. 5 литрийн сав 10-ыг авахд чинь 50 литр. Цаана нь 30 литр ирэх байгаа юм чинь дахиад 6 юу? Би машин барь явчихсан чи юу? 6 тий. 16 сав болох гэдэг байгаа байхгүй юу? 5 саваар ч. 4 сар. Одоо 4 литртэй сав байгаа. 4 саваар чи 20 байхгүй? Одоо яг камер ассан чинь тоондоо сайн болоо. Гүй наа 10 юм шүү. 5-ын сав чи 10 шиг болохоор чи 50 литр болд юм уу зү? Тэггүй. Анта. Хэр их вэ нэр? Өө эднийд одоохондоо нэг 15-20 юм баг шүү. Наад 80 литр эрэхтэй. харин тайхар чулуу руу явдаг зам байна. За энэ хойтлын модонд бол Баруун аймаг руу явж байгаа болон ирж байгаа хүмүүс бол замдаа хоноглодгоо. Энэ айлаас битээр нөгөө найрандаа зориуллаад айраг авах гэж байна. 80 литр айраг. Тэгээд энэ савнд хийгээд машиндаа хийгээл аваа юм да. Өшөө зүгээр хойтлолт нь боломжоор нь юу яан заяа. Саяны шиг ингэж тавиал хоошоо нөгөө шахчих надаа. Гол нь амын нам болох хэрэгтэй. За наадаа арьчих яах байх юм то. Дотор нь хийдгээл хиймээр юм уу. Та нар асахчгүй үстэй. Асахчгүй үстэй. Хэдүүл өргөө тавьчихна хаан то наана хийчих. Дүүс. Амар үсчихдээ. Аранга аймгийн их тамир сумаас ингээ бит хоёр 80 литр айраг аваад дээжийн сайхан ингээ амсаж үзээд уугаад байднаа. Машиндаа л гол нь асахчихгүй аваа юу да. Энийг одоо машиныхаа хойтлын Ээж хат чинь аа. Одоо 80 гэдэг чинь 10 битэр нар 8 хий гэсэн үг. нээ одоо 2 ирлээ шүү дээ. За нөгөө тэр нөгөө саа маамын яах вэ? Тэрийг нэрэ бодолцоор биднээс мэдэхгүй шүү дээ. Энэ сав нь юм болохоор зүгээр үт юм лөө. Бараг юу сүү нэгтчих шүү дээ. Харин би юу нэгтгэв би сохтож гэсэн гэж. За машин ойртуулъя да. Йоо энд тест янз юм болсон. Ажиллаж яах вэ дөгшөө. Өө чи микрофон юуг аваач тээ. За одоо энэ эртний үнэт зүйл боллоо шүү. Энэ ажилтан. Наадах чинь хүн айцсан биш манай. Энэ ч тэгвэл би авчиадах уу? Энэ радио хүчтэй юм уу? Радиогоо өглөө шийнэх. Хүн хайцгаас. Тийг. Бэлэглээ тийм. За баярлалаа. Манай модонд хийсэн биш.
Манайд ирсэн нэг ахнаа чи амар түүх соёлын үнэт дүгнэ. Йоо, ийм радио энэ айлын гадаа энэ хог дээрээс жоох энэ модон дээрээс орлоо. Монголын радиогаас ярьж байна. Би баг батгийн солиос ажиллаж байна. Насаа нэг юу наад чинь яг бэш үү нэрээ. Ийшээ ингээд 70 орчлоо. За одоо ингээд памбагтай харьцуулахад тэр өндөр савл гэдэг шүү дээ. За энэ нэг сам. За ингээд нэг Ингээд одоо наач машин дотор ингээд зайлгдаад ингээд явна шүү дээ. Тэгэхээр ингэ бүлтэж байгаа гэсэн үг тийм хэвчихгүй шүү дээ. Уу ястаа бүлэгдэж явах хаа. Хэвчээ бүлэгдэж явах. Хэдүүлээ одоо наад чинь гой тааглах. Гой таг юу гэлгар цаас тийм. Гэлгэр цаас. Том бэйс гэдэг юм шүү. Юу тагын хаана энэ үү? Тийм. Янгол юм биш үү? Унтах юм чи бүр Тагаад ингэ тавьчихлаа. унтах юм чи бүр зүгээр. зя ингээд шин зорчигч мэндэлээ. Энэ бүр нааш нь налуулах юм уу? Надад Оёга тасалж тасалж. Хаагур таслах юм. Зя дөнгөж сая айхтар хүчтэй аадар борон дундуур шургаж гарч ирлээ. За одоо нөгөө бороо маань энд явж байна. Солонго тэнд татсан байна. За энд нэр үнэхээр байгалийн сайхан нэр үнэхээр ганган байна. Ганчиг сумлаа нэ. Тэрхийн цагаан нуурын зүүн дээр ирсэн байна. За хэвээ байгалийн үзмж үнэхээр ганган байна да. За миний үзмжил жоохон тийм баг шиг байна да. Манай загалтлах сувгийн хүн загас магас ямар байгааг хүмүүстэй хэл ус хүргэхээр явчих шиг боллоо. За нэг иймэрхүү байна да. Сая ийшээ нэр яасан зүрхээ аадар бороо. За энэ хүүхдүүд загас барьж байгаа л та. Загас баригдаж гинөө. Аахгүй наа. Энэ үерийн 75 байна энэ дээ. Тийшээ жоохон хориотой болдгоо гинэ тийшээ очиж. Болохгүй гээд загасчид. Сая хоёр хүү тэгж ин. Энд ийм үерийн 70 хийсэн юм. Дошгон гэж. Дошгон гэж. Дошгон. За нэг бас нэг гол дээр ирлээ. Нэрийг бол сайн мэдэхгүй байна. Загасчдын хилдгэр бол өнгө зүс бол өстой сайхан байна. Энэ үгүй юм найруулсан нэг кофе шиг тийм өнгөтэй байвал загасчд бол айгу тийм сэтгэл дундуур байд юм байлээ. Энэ бол зүгээр өстой янзын харагдсан шүү дээ. Энэ юуны гол юм? Тэрхийн голоо. Идрийн гол гэж байна. За ингээ идрийн гол. Одоо хоёлаа хаана явж байгаа лээ? Завхны их уулсам руу орохгүй явж байна. Тэгээ идрийн гол гэнэ. Энэ өнгө зүс бол өөстэй зүгээр солиотой байна да. Эндээс одоо жишээлбэл загас уургалаад гаргаж ирж илэх хэдэр энэ дунд явахт л харагдахаар шүү дээ. Солиотой. Энэ загас байгаа л хань бүр амар шүү дээ. Тал шиг байна. Одоо яг энэ заагийн өдөр шитгэд орноор ихээр юм аав шүү. Завхан аймгийн идэр сум байгаа. Идэр сумаасаа дээш нь 20 км-т Ногоо нуур гэж бүр амар гой газар байгаа шүү дээ. Хүн болгоо очдог. Тэр Ногоо нуур руу зүтгдэг байхгүй нэг хэсэг нь. Тэгээд тэр нуураасаа яг их нь болохоор бас нилээн дээшээ бас яваад өгд юм бэлээ. Тэгээд ахилтын үрхрээ гэж усаа тэндээс нэг салаа орж ирээд за тэгээд ертөнцийнхөө зүгээр баруун урд тал руугаа ерөнхийдөө далигаад их нь яваад өгдөг. Нилээ явна. За тэгээд энд болохоор одоо ийшээ тэгээд яг хаана оч зутгадаг нь бол би сайн мэдэхгүй байна. Одоо их удаас ийшээ досон цэнгэл өртөл явбал замаа дагаад идрийн гол маань урсж байгаа. За тэгээд айтаахан гол усаа уншиж чаддаг хүн бол хаач хийцэн ер нь бол том зэвг хадгангууд шууд авна шүү. Замд явж байгаа гол болгон дээр зогсоод манай найз ингээд нэг жижиг бичлэг хийгээд тэрийг нөгөө нэг үзэгч, сонсогч, дагагчтай бас мэдээлэл өгөх шиг байна. Тэр далмаар нь би бас бууж ирээд энэ хүнээс нэг ганц хоёр юм асуугаа яваад байгаа. За ямар ч зүйл эдрийн гол тэн хараа. Хоёр тогроо явж байна. Бороошхон дээ. За битээр одоо тосон цэнгэл сүмд ирсэн байна. Өглөөнөөс хойш нь хоол идэггүй. Өглөөнөөс хойш гэжтэй манай найз ер нь бол гэрээсээ нэг цөв авч харсан. Тэрийг нь хувааж идчихэл тэгэл гэгээтэд ерөөсө газар хорооч игээл тавсаар байгаад тосон цэнгэлд орж ирээд одоо нэг хоол идэ да. Одоо энэ зам дахиад 300 400 км явна. Нарны эртэд газар дөхөй гэдэг хэлсэн юм.
Нарны эртэд газар дөхий гэж хэлсэн. Хэлсэн үү? Одоо энэ шинэ угаасаа шүн болсон. Тэгээ шүн нөгөө гэлтэрдгээрээ гэлтрэйлгээл. Гацаа оргоё доо. Нөгөө Монгол Солонгосын дулаан үзсэн. Зүгээр ээлийг харж байна. Завхаа аймаг мөнгөтэй уу? Чи одоо энэ хоолыг барах уу? Чи өөрөө 10 бууз гэж. 10 буусан жоох юм. Өдөр нөгөө бөөрийнхөө бордон амар утсан хатсан хөдөн байна. Аяа бүр өдөр хийсэн, өглөө хийсэн байж маа. Бууз гарч ирсэн. 10 ширхэг бууз. За. За энийг баг аваа өгш. Тэгээд аваа. Энэ ямар мохо хурдан бууз гусч байна. 5 бууз авчий гэсэн чинь зөвхөн 10-аар чигэндэг гинэ. Тэгээ энийг бол би барахгүй шүү дээ. Хөрхий. Өөдөөс харж байгаа юмдаа таалын нөхөөс өргөдөлтөй хараад байгаа. За ямар ч гэсэн явсаар агаад сонгон сум руугаа сонгон сумынхаа гэрлийг хараа явж байна. Миний одоо нойр өрөөд их. Одоо 17 цаг машин барьж байгаа хүний ажуудлага тэгээ нойр өрөөлөх юм. Дохиодлах юм. Доронтын нөгөө нэг 5-50 гэдэг шиг яг юм бүрс хог болчих. 50 км хэдэн километр явчихаа. Цай бол 20 явлаа. Айрган сэгсжүүлээд одоо Сант Маргал сум руу саллаа да. За ингээд 50 км. Окей. Хай. Зам салахгүй. Шүн. За нэг 2:47-доо ерөөхдөө даваагаа даваад Сант Маргал сум руугаа ерөөд орж байна. Тэгээ Сант Маргал сумын мань гол нөгөө онцлог нь яг одоо хажуу талдаа дээр яг 2 маргац уул гэдэг уул нь яг мөн үгэн битээр сайн мэдэхгүй байгаа. Тэгээ холбоо нуур гэж яг нуурынхаа хажууд байдаг сум юм билээ. Тэгээ анхудаа ирж байгаа болохоор шүн бол юуш харах юм байхгүй шүү дээ тийм үү? Өглөө маш сонирн байх те. Өглөө битээр яг сумтайгаа яг танилцсан. Яг холбоо нуурынхаа хажууд за одоо ингээд хажуу талдаа тийм өндөр уултай Google Maps дээрээс битээрийг харахад бол ерөнхийдөө холбоо нуурынхаа хажууд талдаа өндөр уултай. Яг гоо дунд нь тэгээд ерөнхийдөө сум маань байгаа байхгүй. Тэр чинь өнгөрсөн өвөл 90 жил өмнө суманд бас яг шүн очоод тэгээд бас өглөө нь яг гадаа гараад харж ирсэн байхгүй. Тэгээд зүгээр ёо үнэхээр гайхамшигтай харагдчихсэн шүү дээ. 20 сард ёос тэгэл ингээд цанг өрөг татсан өвлийн тэр бол үнэхээр гоё байсан. Яг тэрнтэй адилхан одоо тэгээ бид ч одоо бас нэг энгийн нэг байгалийн тогтцтой сум бас биш байгаа байхгүй юм чинь. Нэг юм холбоо нуур гэдэг юм 2 нуурын яг эрэг дээр байд юм байна. Тэгээ яг эрэг дээр байхаас гадна яг хажуу талд нэг хайхан бас байгаа байхгүй. Тэгээд тэрийг хоёлаа 2 маргац уул гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Тэрийг бол мэдэхгүй байна. Гэтэ Google Maps-ээс харангууд нэг маш гоё тогтцол харагдаад байна. За одоо тэгэл өглөө босоод тэрийг харах л одоо их сонирхолтой. Бүгдээ гоё цугтаад харъя те. гоё байт юм да. Яг өндөө бүр өглөө босноос хойш яг 21 цаг машин суугаад яг 20 цаг болж байна. Хүү хордлаа ах шүү. Оо амар. Гэхдээ наач ялаа шамал амар шүү дээ. Айрхан хармин. Хаач. Амар л шүү дээ. Ийхтэй хойлоо зүү газар ирсэн үү? Харин зүү газар уу юу? Харин тий. Бодол. Яа энэ юу юу? Олон дохоод юу байна? Олон дохоод энэ ихтэй хойлоо ороо газар ирсэн юм шүү. Хүмүүс байгаа гэсэн шүү. Хүмүүс байгаа гэсэн. Биш юу? Зүүн газар шиг гэдэг. Зүүн нүүд биш. Тийш. Начи. Ихтэй байгаа. Дотроо харцсан. Хоёр наач авах юм шүү.
мартаална. Энэ юу юм шиг байна гэж. Юм шиг. Ор мортой. Юу? Оо. Вилла ганцаараа гарахгүй шүү. Вилла сая шийдсэн. Бас хоёлоо гарч мишоко авчих уу? Үгүй. Аа? И гармаа. Мишоко авчихсан дээ. Мишоко яа гэдэг юм. Гүй наа чи айгу нэмхэн байна. Powerbank надад би юуг авчих. Би камера авчих надад зөндөө байгаа гэж шүү. Чиний powerbank би оруулцаа. 1 2 1 2 1 2. Энэ хүн одоо ингээд баг 20 цаг машин барьж ирчээд буудлахаа өрөөд орж ирээ дахиад сонио. Энэ яаж ирүүл юм шээ. Галзууха. Энэ галзууха. Тэрний ор сайхан өөр гараагүй хаталч. Шүн наашаа орж ирж исэн чи машины цаг дээр зүйлээ 2 цаг өнгөрөөд бэлгэн дээрээ битэр чи 2 цаг 47 минутад ирж байна. Тэгээ яриадсан чи уцныгаа цаг ярьсан чинь нэг өнгөрч идэ. 2 цаг болсон байдаг. Яг гайхаад. Чи одоо ч гэсэн миний утас цаг 2-ын цаг нь өөр яваад байна. Шууд автоматар энэ нөгөө цагийн бүсчлэн ингээ солигдоод энэ увс энэ баруун тишгээ ороод ирэхэд цагийн бүс нь өөр болоод нэг цагаар хоцроод байгаа лөө. Юу нэг цагаа осоо. Харин тийм нэг жоохон бодлонтой юм гараад одоо миний цаг нь цаг утас хоёр нэг цагийн зөрүүтэй заагаад зү сонирн байна. Тэр цагаа амарчаад өглөө босоод ариг цагаагаа аваачих хэвээр газар нь аваач өгчөөд одоо бид тэр ийш нуур явах гэж. За энд бол имлэг байна. За манай үйл ажиллагаа явагдах газар энэ байна. Холбоо нуур гэдэг нуурынхаа эрэг рүү очиж үзэх чинь. Энэ их гоё тогтцтой. Их гоё юу байна. Ийм сумын төвийн тогтсон гоё юм байна. Тэ. Одоо болохоор морио ийшээ явуул зурлал морио энэ нуураа тойруулаад авчраад байшдаг гэж. Нэг үрэлдөө шууд юуныхаа голынхоо эрэг дээгүүр оролцдог юм байна. Нуураа зөөрөлчдөг. 17 18 гэдэг. Хүмүүс сайхан дурангаар хараад байж байгаа. Наадмын ая яваад сумын төвч сайхан байна да. Нуур харагдаж ой. Энэ морь орж ирдэг зурхаа байна. Оюун сум гэхэд бас ганган сум байна уу? Байгалийн тогтцоор байна шүү дээ. Тасарсан байна уу? Энэ нуур чинь Монгол улсын Цэнгэг уст 21 нуурын Үгүй Баян нуурыг гэсэн юм байна. Баян нуурыг гэсэн. Баян нуурыг гэсэн. Талаар дагч. Нэрээ 20-80 метрийн гүнтэй гэдэг. Аа тийм үү. Яг удлаар цагтан зогсоолооч. Хараа тэр цааталт нь мозиглох гэж. Оо яг нэг хушуу байгаад бас энэ хушуу шүү дээ. Тэ. Шумууд бас байна шүү. Эх хөдөө уцаа унгаачлаа штэ. Би одоо уцаа шүнжин цэнэглээ тонсон юм да. Цэнэггүй бах юм. Хүүхдээ хаад ийм шууны өдийг харахаараа ингээл зоогол тавьдаг гэж лээ. Наадмын талбайд нь сайхан. Оо камера авах. Чи цаашаа ойрхон муугаараа камера аваад ирж. Тийм шүү. Чи одоо камерыг нь аваад ирмээр байгаа. Энэ бол унтны зориултаа биш ах шиг байна те. Тийм ээ. Тэнд нэг хүн явжсэн чи ингээд шууд нэвт гатлаад гараад байна. А тэгэхээр энийг ингээд айгүй бол энэ ус багтааж ил тэргээрээ тасардаг баг. Харин татах юм бол наадах чинь тэргүүрээ тасардаг байгаа байхгүй. Бабага дровкан олсон. За бодлаа пан. За одоо хэн нэг ирж намаа алах байлгүй. Энд нэг нь кастролоо орхичжээ. Хөрхийн энэ хэн буугаа орхичсан юм байна та. За ингээд энд би ийм дровкан үлдээсэн шүү манайхаа. Энийг ингээд PUBG тоглож байгаад энийг олохоор мөн их баярлдаг гэж лээ. Бүтэн шүтэнцээ байна энд. Энэ ч одоо би бүр ингээд баг PUBG тоглоод байгаа юм шиг өгшөө. Энд тэндээс юм түгээш. За. За. Агос. За. За, азарганы. Оролдоо маань барай маань орчлоо. Зэн багийн баяр гэдэг утгаараа их өөрхөн гоё цомхон болч тийм байна. Энэ гэхдээ биш үү? Энэ нотгоор үнэхээр гоё. Ягаад тэгэхээр энэ холбоо нуур байхгүй. Тэрний тэр доохноос очоод морио тавиад наадамчид бол эндээс ингээд ер нь морь хаана явж гин, хэний морь явж гин гэдгийг ингээд нуурынхаа цааталд ингээд бүгдээр ингээд дурандаад байж идэв юм. Ер нь ингээд шууд нүдэн дээр нь ингэж уралдаан болсоор байгаад орж ирдэв юм. Энэ яст үнэхээр тасарцсан. Тэг яг нуурын эргээр уралдаад байгаа байхгүй.
Говь газар очроос нөгөө чулуу бахта. Өстой янз юм байна. Бараг нөгөө дрооноор ингээ шууд ингээд тойруулаад ирээ шууд амжилт хийсэн ч болох юм байна. Энэ үнэхээр ганга газар байна. Баяр наадмын маань үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэе. Яа ингээд ямар ч гэсэн далбага мандад болоо. За ахыгийн зургийг авъя. За ингэ та. За одоо ингэж наадам дээр байгаа. Нэг юм гоё. Таны морь чинь зүсний үгүй. Ягаан саарл гэж морийг хэлдэг юм уу? Тийм зүс байд юм уу? Ягаан саарлаа. За ийш айл нуур руу гоо. Өөрөө ингэж нар бороо ингэж иргүүл. Тэ эргээ. Би авчин за та зүгээр л иргэсэн эргүүлчих. За. Дахиад яа. Энэ манай харин эдэр өстө. Манай сумынхан аягүй сайхан холоос барианасаа холоос үздэг юм байна. Ирчээ өстө сайхан давуу тал шүү. Хол тасархаа ирж энэ даа энэ өстө. Аяста. Километрийн зайтай орлоо доо. За эдэр чи намайг жоохон чиглээ яваад нүгөө. Ашгүй нөө нэлээ ойрхон үрээд ирлээ. За. Уртлаасаа сайхан бороо орж ийн. Гэтэ наашаа ирэхэргүй л шиг байна л да. Зүгээр ингээд шууд мор мотоцикл хүн машин нийлээд шаачих юм явчих юм. Хөтлөгч оройч гэсэн учраас нэг айргийн даваа алдцаа. Араас нь хөөж. За зургийг авчээ. За яашаа заад ингээд мороо ягаад нөгөө талд наваад өгчих юм. Ханд харуул. За. За. За уралцсан морин мөргүүлээд би ч бараг азтай ямартай хам байгаа юм шүү. За зураг авчихсан чинь нөгөө уралдаад төрүүлж ирсэн морь хажуугаас хүргээд энэ хортой хөлсөө нэлээ яваад. Ямартай хүнийг тэгээ өөрөө ирж хөсөлдөг юм байна да. Заавлаа. За орж ирэх бүхнээс ороод ирсэн үү? Өнөөдрийн нэг байгаа юм те. Тэгтээ даа соёолоо явах юм шүү. Олон уралдахгүй. За соёолоо. Манай баяа одоод шүү. Муу юм баяа одоод юм уу? За ирэх жил түрүү магна авнаач. Заяа. Зүйтэй. Юу болоод байгаа юм бэ? Юу зарагдах болчихсон тийш. Энэ говийн сувжистай гов анган сувж аюултай байдаг. Наардаа хөвгдөлийг Талаарай. Яна бороо шороо юм уу? шороо. Энэ хардаа. Амар шаа. За нэрс 2 минут хэлчих. Тэгээд борцоо хийгээд гой мөнгөө хийгээд давсаа хийгээд ямар ч тэнэг хийчихээ болохгүй. Гэтэ хамт нь бол өстө үнэхээр солиод яа шүү. Босцсон бол. Юу яах вэ? Усаа буцалгаагүй байсан ч энэ нь хийж болно л та. Борцоо нөгөө хуураа хатаасан ногоон сүнхэн байдаг. Тэрнтэй холилдсон гэсэн үг л дээ. Тэгээд энд чинь нэг их ямар ч ерөөсөө шаардлага байхгүй. Зүгээр энэ баг нэг хүний борц шүү дээ. 1 2 гэл. Жохон борч байгаа ахын хэлий гэж бодох юм бол тэгэж жоо хийж болно л да. Одоо л хүмүүс найзтай аяныхаа хоол хийж өгч байгаа учраас жоохон том борцож байгаа юм нэ. Дотор нь бас жоохон жажлуустай ганц нэг том борцнууд байгаа. За энийг жоохон бодохыг буцалгаад жоохон шүл гаргачих. За хоол маань юм бол хүчлээ байна. Камераар өндөр үнэртүүлдэг байх юм. Үнэртүүлж байгаа. Өндөрнөөс нэг айтайхан үнэртүүлдэг юм да. Борцтой, гомтой. Сайхан өнгөлөө сайхан болсон байна. Бамба, энэ ноом сайдах та. Яа дий. За. Ноомсыг тайлбар. За гэж сайхан болсон. Энд чи ихтэй бас гүн байсан те. Миний шорт норох уу? Бас нэг шоу байна шүү дээ. Энэ Санта Маргад сум болвол энэ шууны
их юм юу юм бэ? Одоо юу их таата газар гэх юм уу? Сая манай найзын хэлж байгаагаар болвол энэ нуур энэ урталын тэр Баян нуур гэдэг. Тэнд болохоор маш тийм ховордсон тийм төрөл зүйлийн шуу ирсэн байна гэдэг байгаа байхгүй. Ирж тусдаг. Ер нь ийм шуу ажиглах, шуу сонирхдаг, шууны зураг авдаг хүмүүсийн ийм ер нь бол тэнд бас нэг 5 4 шоу явж байна. Энэ ямар шоу юм болоо? Би яг шоу муу сайн мэдгүй л дээ. Гэхдээ эдрийг бол бүр мэдгүй байна. Энэ өнөөдрийн цаг агаар магаар энэ үүл мүүлний гарч байгаа үнэхээр тасрах байна. Өглөө би яг жоохон ядраад унтцсан юм л да. Тэрнээс шогно. Өглөө бол зүгээр манаа буугаа солиоруулсан юм бэ лээ. Бид нар ингэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө хяргас нуур, буур нуур, увс нуур, улаагчны хар нуур гэх зэрэг газруудад мэдээд тийшээгээ маш их яваад байгаа. Гэтэл энд ингээд танигдж мэддэгдээгүй маш их бас байгалийн гоё зүйл байд юм байна. Бамбаг чи эндээс ирээд ийшээ за чи гяс жоохон ажиллаад өгмөр байна. Өнөөдөр гол нь миний төрсөн өдөр байгаа байхгүй юу? Тэгээл энэ хүн энд ингээд гүгээд байна. Би нэг яг нэг юм бичлэг хийж байгаа хүн шиг харагдахгүй байх шиг байна те. Яаж чад энэ минийг асаачахгүй яасан юм дээ. За нэг сайхан хөлөө нэг сайхан баярлуулах юм. Яагаад гэвэл ч яах. Амгаа нэг сэлчээч. Нөгөө нэг мордууд маань явж гин. Дуурж байна энд. Мордууд орж ирж байна. Бас нэлээд ойрхон ороод ирлээ. Энэ нөгөөс үнэхээр гоё. Юусыг хагцаар гал ороод ирнэ. Нураа тойрол. Дандаа сонгомл гэж нэрлэдэг да. Энэ нөгөө дандаа нөгөө цустай ирлээ задаануудаа ингээд яг бас насаар нь ингээд хооронд нь уртуулж байгаа юм. Өнөөдөр чинь бас дааг соёлоо явах хэвээр. Өнөөдөр 5 нас явна. За ирж байна. Одоо би эндээс ингээд зургийг авах шүү дээ. Энэ ороод ирлээ шүү дээ. Өвдгөө одоо шууд ингээл газар дээр сууж шүү дээ. Энэ доор нэг өвдгөний юм байдаг гэсэн тэрийг мэддэг юм байхгүй. Эндээс нэг юм боллоо. За энэ л өстой аюултай байна да. Энэгээр ч одоо дүүрэн морь мал юу явж байгаа шүү дээ. Машин гол нь. Энэ одоо ингээд энэ тэгээд сая наадмын энэ дээрээс олж байгаа байхгүй нэг. Энэ стайлт энэ хараа нүгэл юм өргөс. Энэ юуны энд хайчээ. Машин орохооргүй газар хайчээ. Зя нэг сайхан мөртөө сайхан Монгол залуу гэдэг ийм номинац нэр дэвшсэн хүмүүс ингээд одоо ингээд өрсөлдөж байна. За энэ бол уур гарсан хүн байна. За энэ аавтайгаа боллоо. Нэг өнгөцсмийн хоёр байна. За энэ бол хөтөлбөө мөртөө орж ирсэн байна. Яриа авна шүү дээ. Тэ. Ажил. За ингээд 27 28-ны өдөр би одоо жинсэл гэдэг болсон. Сант Маргад сумын наадмыг ингээд бичиж зургийг авч ажиллаа. Бас халуунд говь эрийн бүст байрладаг энэ суманд ажиллахад бас гоё байлаа. Ихтэй бас чанга байлаа. Гинт шуурлаа те. Тийм шүү дээ. Шуураад. Тэгээд амар адар бороороо. Тэгээд зүгээр болоо шөндөө сайхан бороо ороод. Үнэхээр байгалийн маш олон сонин үзэгдэлтэй таарлаа. Үнэхээр гоёч газар ирлээ. Гоё рилүүд хийлээ. За одоо ажил дууссан энд юм найр явж байна. Одоо найрлах чинь ажил бол дууссан, влог бол дуусаагүй. Тийм шүү дээ. Влог цаашаа угаасаа үргэлжлээд явна. Ер нь бол яг Улаанбаатар хотод очисон тохиолдолд битээр влог дуусна. Ер нь одоо бол маш гоё тийм загасчилдаг тийм влог руу орно гэж. Ямар ч ядаргаатай хоббитой юм дээ та нар ч.
Одоо би барьж чадахгүй бол одоо нэрээ одоо онгоо дуусна. Энэ хогоо зүгээр хай төгшөө тий. Зөв үний уургийг яаж Хай. голын иргэн бургасыг хуг татчих болохгүй шүү дээ. Яаж чад халууцаад байна, тайлахаар шумуул хазаад байна. Тав easy boy, easy boy. Тав. Бомга! Авцаа! Йоо хардаа. Авцаа. Зүйгүй шүү